За сайн уу манайхан та нартай энэ өдрийн минь төргий 7 хоногоо сайхан өнгөрүүлж гин үү? 7 хоног болгон цацрал далай жаргал YouTube суваг дээр та бүхэнтэйгээ уулзаж хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөнүүдийг хуваалцаж байгаа. Тэгэхээр шинэ 7 хоногийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Яг өнөөдрийн дугаараар гол төлөв бүсгүйчүүдтэй зориулан бэлтгэх гэж байна. За энэ одоо юуны тухай ямар сэдв байх вэ гэхээр заавал турхай нарийнхан жоохон мэралаг ямар ч байсан хамаахгүй яг нэг зөв биеийн одоо галбиртай тохиолдолд эмэгтэйчүүд маань илүү одоо үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Мэдээж хэрэг хүн болгоо өөр гэсэн үзэсгэлэн гоо байгаа. Одоо байгаадаа бас үргэлж сэтгэл хангалуун талархалтай байгаарай. За тэр дундаа заавал одоо өргөн нарийн өндөр нам гэлтгүүгээр эмэгтэй хүн болгон хүсдэг болов биеийнхаа бэлхүүс тайл хэсгийг арай одоо нарийн жижигэн болгоод ингээд харагдах байдлаараа тий ингээд тайл нарийнхан байх юм бол ерөнхийдөө бүх эмэгтэйчүүдийн маань хувьд заавал одоо турхаа гихгүйгээр бага зэргийн махлаг байсан ч маш гоё харагддаг. Тэгэхээр биеийнхаа одоо яг энэ тайл бэлхүүс хэсгийг илүү нарийнхан жижигхэн болгоход би сүүлийн 7 жилийн туршид одоо туршиж үзсэн зүйлсээсээ хамгийн үр дүнтэй байсан бас өөрт маань хамгийн эвтэйхэн байсан корсетыг та бүхэндээ танилцуулах гэж байна. За корсетуудын тухай яг ганцхан бол бас биш, корсетуудын талаар мэдээллүүдийг хүргэе. За тэгээд түүнээсээ өмнө одоо яг бие одоо галбирчуулахад хамгийн чухал байсан 3 зүйлсийн маань хоёр нь бол за нэгдүгээрт нь хоол хүнс, эрүүл хоол хүнс идэж хүнсэндээ анхаарснаар та хүссэн одоо жиндээ ирэх боломжтой. 20-дугаарт нь дасгал хөдөлгөөн маш чухал байгаа. Тэгэхээр гидсэн хэсгээр одоо галбиртай сайхан өнгөцтэй болж тайлаа багасгахын тулд дасгал хөдөлгөөн чухал. Тийм болохоор өмнөх дугааруудыг би өмнөх 3 дугаарыг хоол хүнс болон дасгалын талаар хийсэн байгаа. За ингээд 3 дугаарт нь корсетны тухай буюу корсет бас бариу одоо арьсан бүснүүд бүслэх бариу хувцас өмсөх за эдгээрийн талаар та бүхэнд өнөөдрийн дугаарыг бэлтгэж хүргэх гэж байна. За тэгэхээр корсетны хувьд 16 дугаар зуунаас хойш хүн төрөлхтөн бид хэрэгжилж байгаа маш олон зууны одоо туршид хүн төрөлхтний хэрэгжилж байгаа одоо сашгүй нэг хувцсны хэсэг гэж түүхэнд одоо тэмдэглэгдсэн байдаг. За ингээд корсет болохоор дотроо 2 янз байгаа. За нэгдүгээрх нь бол өдөр тутамдаа одоо зүүж хэрэглэх боломжтой корсет. За хоёрдугаарх нь болохоор зөвхөн дасгал хөдөлгөөний үед өмсөж зүүж хэрэглэх боломжтой корсет. За түүний нэршил болохоор илүү waist trainer гэж яваад байгаа. Тэгэхээр waist trainer буюу одоо энэ тайлны дасгалжуулагч гэж хэлэх юм уу. Тэгэхээр яг юугаараа хоорондоо ялгаатай вэ гэхээр waist trainer бол яг таныг дасгал хөдөлгөөнөөр хийж явах хугацаанд зөвхөн одоо энэ гидсэн хэсэгтээ зүүж хэрэглэх учраас дасгалаа хийж явахд тань төв болохооргүй бид тань маш эвтэйхэн дээр нь ингээд ямар нэг байдлаар ингээд оруулах хатуулга байдаг шүү дээ. Тийм зүйлсүүд ороогүй зүгээр яг юм бид тань маш эвтэйхэн хөдөлгөөнийг тань саад учруулахгүй тийм корсетүүдийг илүү одоо waist trainer гэж нэрлэж одоо сүүлийн жилүүдэд хэрэглээд байгаа. За би энэ дээр одоо та нартай харуулъя гэж бодож байна. За өмнөх дугаарын хувьд би бас яг нөгөө дасгал хийж байгаа бичлэг дээр оруулахдаа өмсөж бүр харуулсан. Амьсгалдаг тэр яг waist trainer байж болно. За түүнийг болохоор би за энэ болохоор ингээд хараа яг би нөгөө эвтэйхэн байх гэдэг талаас нь ингээд харуулж байгаа шүү. Ингээд нуурж болно те ямар нэг байдлаар төвхтэй биш. За энэ болохоор манай найзын одоо дасгал хийж байхдаа өмсдөг бид маш гоё эвтэйхэн хамгийн эвтэйхэн гэж сонгосон юм байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн дугаарын хувьд миний одоо өөрөө зүүж харуулсан өөрийн маань хэрэгэлдэг энэ амьсгалдаг корсет бол Walmart гэдэг дэлгүүрээс би авсан 16 долларын үнэтэй байсан. Тэгэхээр 16 илүү 15 билүү. За энэ корсетийн хувьд болохоор энтгийн Ross гэдэг дэлгүүрээс манай найз авсан гэж надад хэлсэн. За нэг бас адилхан л нэг 15-6 $20 багтчих واخа. Ер нь бол хямдхан. Тэгэхээр яг нэг waist trainer-ийн хувьд бол дасгалынхаа үедээ зөвхөн 1-2 цагийн хооронд өмсөх хэрэгтэй байна гэсэн үг. За харин өдөржингөө хэрэглэх корсетны хувьд хамгийн чухал анхаарах ёстой зүйлс юу вэ гэдгийг би өмнөх дугааруудад 2 удаа анхаарсан бол 2-ын 2 удаа хэлж өгсөн. За даун корсет байх ёстой.
Энэ хамгийн чухал. Би өөрөө ингээд 7 жилийн туршид янз янзын корсетууд өмсөж зүгээд ингээд туршиж үзээд ингээд явж байхдаа бас эмчээс хүртэл ингээд асууж үзсэн. Ямар корсет хамгийн зөв байх вэ? Эрүүл мэндэд одоо хор нөлөө юу байна гэд ингээд асуусан. Тэгэхээр удаан хугацаагаар зөв боломжтой энэ хөө корсетийн төрөлд олвол аль болохоор сонгохдоо дотор материал нь илүү юм давуу оруулахтай, хийцтэй корсет сонгоорой гэдгийг санал болгож ирсэн. За тэгээд дээрэс нь мэдээж ирэг би өөрөө ингээ өмсөж үзэж байгаа учраас яг өөрөө өмсөөд өдөржингөө байх хугацаанд эвтэйхэн биед маань тавтай тухтай байж байгаа тэр тав тухыг өгч чадж байгаа нь бол бас яг адилхан дотроо юм зөөлөн давуу материалтай байх нь биед маш гоё эвтэйхэн учраас би та бүхэнд бас санал болгож хэлээд байгаа. Дээрэс нь хамгийн чухал эмэгтэйчүүдийн одоо гаргадаг алдаа болохоор анх авахтаа корсеттэй хитрхи бариу авчдаг. Тэг ерөөсөө ингээ амьсгалж чадахгүй бараг зүгээд худалчуунд 10 минут ч болоогүй ээж зүгээр боли өстө тискүн байна гэл ингээд амьсгаан давхцаад давчтаад ингээ шууд тайлж шидэл ингээл тэгэл ерөөсөө хэрэглэхээ болчдөг. Тэгэхээр хамгийн гол зүйл корсетээ сонгохдоо размер буюу одоо size зөв сонгох нь хамгийн чухал. Жишээлбэл би өөрөө одоо өмнө нь одоо баг зэрэг энэ жингээсээ ингээд жингээ хассан байхдаа ч гэсэн энэ жингээсээ нилээ одоо өргөн миний бэлгүүсний хэсэг бол жоохон ингээд өргөн байсан. Тэгэхээр яг тэр үедээ болохоор би нэг medium юм уу small size-ийн хувцас өмсдөг байжгаад тэгээ тийм байхдаа би large size, extra large size-ийн корсетнаас эхэлж зүүж эхэлсэн. Тэгэхээр тэр маань би ерөөсөө ингээд корсетэд зүүхэд би ямар нэг байдлаар надад төвөгтэй юм амьсгаад авахсан тийм зүйл ерөөсөө одоо байгаагүй. Тийм болохоор өдөр тутамдаа зүгээд явж байхад маш гоё би тавтай. Гэхдээ гизээ эсгийг сайхан давсаг эсгийг дарна, гизээ эсгийг дарна ингээд яг ерөнхийдөө илүүдл ингээ мах өөх бүх зүйлсийг дарж байгаа. Тэгэхээр дараад нь ингээд бэлгүүс маань нарийсаад ирэнгүүт би дараа нь size-аа large болгоод, medium болгоод, ингээд small болгоод одоо би ерөнхийдөө нэг extra small юм уу small size-ийн хувцснууд өмсдөг. Тэгэнгүүт яг нэг жижигхэн тийм size-ийн хувцс өмсдөг болоод бүр нэлээ ингээд хангалттай хэмжээнд тайл маань ингээд жижигрээд ирсний дараагаар би ингээд баг багаар size-аа багасгаад явсан гэсэн үг. Тэгэхээр та бүхэн одоо размер size-аа сонгохдоо эхлээд томхон өөртөө эвтэйхэн байх, амьсгалахад таатай байх тийм одоо хэмжээтэйг сонгож хэрэглээрэй гэдгийг зөвлөж хэлмээр байна. За ингээд 3 дугаарх одоо зөвлөх зүйл нь нуруутай корсет авч зүгээрэй гэж хэлэх байна. За би одоо болохоор би харуулъя та бүхэнд яг одоо өөрийнхөө хэрэглэлтгийг. За дотроо даавуу гэж хэлээд байгаа маань болохоор заавал энэ одоо тэр энэ брэнд гэх бас албатай биш. Гэхдээ бас өөрөө сайн хараад энд ингээ харагдаж байгаа. Доторх нь яг цэвэр даавуу. За ингээ гадналтаа болохоор багхан зэргийн юм нэлон оруулахтай баг зэргийн сундтай байх үүднээс. Гэхдээ тэгж айхтар их сундаггүй. За тэгээд ийм дэгээтэй тэг урдаа цахилгаантай юм байдаг. Тэгэхээр нуруутай байгаагийн давуу тал нь ингээ корсеттэй зүүнгүүд өдөржингөө зогсож байгаа үед за эсвэл өдөржингөө одоо суугаа ажил жишээлбэл хийдэг бол ийм нурууны хамгаалалт болж нуруу тань чийгж өвдөхөөс бас сэргийлнэ. Тэгэхээр бас их ач тустай. За ингээд одоо харж ийн уу ингээд зүүхэд надад ямар нэг байдлаар ингээд амар давчтмаар ингээд бүр ингээд татаад бүр болохоо байгаа зүүж чадахгүй тэгж ахтар тийм бариуг бол вирус огт хэргэлдэггүй. Тэгэхээр энэ size-а яаж сонгож байгаа танд бас маш чухал нараталтай харагдаж байгаа. За тэг яг яг миний энэ одоо хэрэглэж байгаа энэ бол Колумбиа улсаас ирдэг. Би өөрөө их сургуультай анх хэлний сургуульд байж байхдаа Венесуэл, Бразил, Колумбиа гэдэг ийм 3 орны хөөрхөн найз охтуудтай болж исэн. Тэгээ бид нар хамтдаа найзалж явах үед биеийн галбар ямар гоё юм бэ гэд харж исэн чинь одоо ер нь баг бүгдээрээ ийм биеийн галбаржуулдаг тийм дотор хувцс шиг тийм зүйлсүүд байн өмсөхийг нь мэдээд тэгээ найзууд маань надад ингэж анх хэлж өгөөд би найзынхаа одоо нэгчийнх нь үйлдвэрлэдэг газраас нь гадаадаас авцруулж өөрөө ингэж хэрглэж өмсдөг байгаа. За тэгээд та бүхний маань хувьд бол өөрснөө бас сайн өмсөж харж агаад ингээд даавн дотортой аль болохоор биедээ эвтэйхэн тэгээ size-а зөв сонгох нь чухал байх нэ.
За ингээд би бас нэг одоо хэлж өгөхийг хүсэж байгаа өөр нэг зүйл нь зөвхөн би бас ганцаараа одоо энэ минийх хамгийн гоё таатай байна гэж бас хэлхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл бусад эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн магадгүй миний таалагдж байгаа зүйл танд таалагдахгүй байж магадгүй. Тийм болохоор би бас хэрэгэлдэг одоо корсет хэрэгэлдэг найзынхаа хамгийн шилдэг одоо сонголт болж сүүлийн жилүүдэд хэрэгжилж үзснээс хамгийн биед нэвтэйхэн байгаа гэсэн энэ корсетийн санал болгосныг нь та бүхэндээ харуулах гэж байна. За энд манай найзын хувьд болохоор энэ Монголоос энэ мисс Сарнай загвар өмсгч их үзэсгэлэнтэй бүсгүй байдаг. Тэгээд мисс Сарнай маань ийм гоё корсет хийдэг юм байлээ. Тэгээд энэ корсетыг хэрэглээд маш гоё тухтай сайхан байсан гэд найз маань санал болгосон. Тэгэхээр та бүхэн Монголд маань ийм гоё одоо корсет бүснүүд хийдэг газрууд байгаа юм чинь өөрснөө тэндээсээ одоо бас өөрийнхөө сайзаар размерээр хийлгээд ч юм уу тийм ингээд захиалаад бас туршаад үзэж болно. За тэгээд яг нөгөө гоё бариу бүс гэдэг дээр болохоор одоо жишээ нь плаж өмссөн байгаа үедээ бариу бүснүүд бүсэлж хэвших нь бас бид маш сайн одоо гидсээ ингэж татаж бас дээрээс нь тайлан эсгийг нарийнхан байлгахад чухал үр дүнтэй. Тэгэхээр яг бүс хийдэг бас корсет хийж байгаа хэсгээр бас хатан бүсийг би бүсийг бүсэлж үтсэн маш гоё эвтэйх надад хатан бүс байдаг. Тэгээд та бүхэн бас очиод бас өөрийнхөө сайзыг өгөөд тэ нэг арьсан гоё бүснүүд бас бүслээд хэрэглээд үзэж болно. Тэгээ өмнө нь би нэг ийм юг туршиж үзчихсэн. Энэ болохоор манай найз бас туршижсэн юм аа надаа ингээ харуулсан. Энэ тавтаа байгаагүй. Энэ араа ирсэн. Ийм болоод ирэхээр энэ амар эвгүй байсан. Ингээд зүгээд ингэнгүүт жишээлбэл ийм эрзэнэ материал нэгдүгээр биенд ерөөсөө эвгүй нөгөө эрүүл мэндэд сайн биш. Тэгээ ингээд бариулаад ингээд зүүнгүүд энэ тэрүүгээрээ баахан өөх гараад ирдэг юм нөгөө ийм бариу болгоод ингэж ингээд дээгүүр доогоороо бөөх. Тэгэхээр энэ гоё биш. Мэдхгүй тэгээд та бүхэн маань сайн одоо юмныг анхаарах хэрэгтэй. Тэгээ ийм хитрхи ийм айхтар энэ бол яг дасгал гимнастикийн үед бол 1-2 цагт бол асуудал байхгүй. Өдөржингөө зүүж байгаа үед бол анхаарад юу зүүж хэрэглэж байгаагаа маш сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Ингээд хамгийн сүүлд нь хэрвээ шууд ийм бариу даруулгатай юм корсетүүд зүүж чадахгүй байгаа бол ийм зүйлсээс эхлээрэй. За энэ жоохон бага зэргийн суналттай одоо дотор хувцсны гадна талаар өмсчдөг гэх юм уу. Ингээд яг бага зэргийн суналттай ингээ өмсөнгүүд яг биеийг маш гоё одоо зөв байлгартай болгочтой. Анх болохоор би бас ийм зүйл Монголд ах нэг хэсэг өмсөжсэн. Их хөөрхөн ингээд нэг тийм тавгүй болгохдгүй биенд маш гоё эвтэйхэн тавтай. Тэгэнгүүтээ биеийг бас сайхан тийм цэгцтэй гоё байлгахад үр нөлөөтэй гэж би бол хэлэх байна. Тэгээд бас нэг 10 хэдэн доллар л үнэтэй $20, $25 байх бах та. За тэгээд хамгийн үнэтэй л одоо миний дээр яг өдөр тутамдаа хэрэгжилж байгаа Колумбиагаас захиж авчруулж байгаа тэр л корсет юм байна да. За ингээд ерөнхийдөө корсетны тухайд бол товчхон танилцуулаад, харуулад, мэдээлэл өгөхөд иймэрхүү байна. Тэгээ хамгийн гол зүйлийг захиж хэлмээр байна. Энэ нь болохоор дасгал хөдөлгөөн хоол хүнс бас энэ корсетэн дээрээ заавал одоо тууштай байж үр дүнгийн үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр альва зүйлийг одоо дөнгөж эхлүүлээд дөнгөж 1-7 хоног, 2-7 хоног эсвэл 1 сар, 2 сар болоод за боли үр дүн гарахгүй ингээл хайчих юм бол ер нь ямар ч зүйл ийм богинохон хугацаанд үр дүн гарна гэдэг бол бас хэцүү дүн харагдахгүй. Тэгэхээр дасгалаа үр дүнтэй хийгээд удаан хугацаанд ингээд өөрийгөө хичээгээд бас хоол хүнсээ зөв хооллоод эрүүл байхын тулд эрүүл хоол хүнсээ сонгож хэрэглээд өөрөө хоолоо сайн бэлдээд дээрэс нь одоо корсетны хувьд ч гэсэн адилхан одоо тухтай сайхан юм даавн биедээ тохирсон зөв эсгүүртэй хамгийн гол нь зөв эсгүүртэй зөв хийцтэй корсет хүний бид өмсөхөд маш гоё таатай байдаг. Тэгэхээр өөрөө ингээ өмсөд орч үзээд хамгийн таатай байгаа юм корсетээ бас удаан ингээ тууштай байгаа үр дүнгийн заавал үзээрэй.
За тэгэхээр биеийн галбираа одоо хүссэн хэмжээндээ сайхан байлгахын тулд бас нэг одоо чухал анхаарах зүйлсийнх нь нэг дасгал дотор зөвхөн тайл гисний дасгалууд гэхээс илүү бас хөлний өвзөгний одоо яг нэг гуйныхаа одоо цулцгансан өөхийг хатуу чанга булчинлаг болгоод бас одоо хөлний дасгал хийж өвзөг одоо энэ тааз хэсэгт нөлөөлөх юм дасгалууд хийснээр одоо энэ өвзөг тааз хэсэг ингэж илүү өргөн болдгийг бас би өөрөө яг одоо дасгал хийгээд нэг жил хагас басны дараа бол багахан хэмжээгээр мэдэрч эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ таазны хэсэг болон гуйны хэсэг жоохон өргөн болох маань тайл нарийнхан харагдахад их чухал бас үр дүнтэй байдгийн байна гэдгийг ойлгох. За тэгээд дээрэс нь нэмээд дасгал хөдөлгөөн дээр анхаарах шаардлагатай. Тэгээ өмнөх дугаар дээр би мартаж хэлж өгөө мартсан байсан зүйлсийг товчхон 1 минутанд багтаагаад дурдъя. За тэгэхээр яг одоо энэ хөлний хэсгийг чангалахын тулд сул одоо энэ гуйны энэ цулцгансан өөхийг чангалахад хамгийн чухал үр нөлөөтэй зүйлсийн нэг болохоор байнга шатаар өсөх. Дээшигээ ингэж шатаар өсөж байгаа энэ хөдөлгөөн өөрөө хүний өвзөг болон энэ гуй хэсгийг маш сайн чангалж өгдөг. Тэгэхээр ерөөсөө огт битгий лифт ашиглаарай. Ялангуяа бүр илүүдэл жинтэй байгаа бол ерөөсөө өөртөө шууд хизээч одоо лифт ашиглахгүй шатаар хүссэн жиндээ орчлоо шатаар өгсөн гэдэг зорилго тавих хэрэгтэй. За тэгээд хин нэгний хийгээгүй хайцсан ийм ажлуудыг хин нэгний завааруулсан зүйлийг ч юм уу өмнөөс нь очиод зүгээр хийчих. Та ингээд хөдөлгөөнтэй байгаадаа аз жаргалтай баяр баясгалтантайгаар та хөдөлж байгаа биеийн одоо энэ илүүдэл жингээ хасж байгаа өөрийгөө эрүүл байлгаж биеийнхаа энэ одоо эд эсүүд үе мөчүүдийг хөдлөж байгаадаа баяр баясгалтантайгаар хэн нэгний хийгээгүй зүйлийг хийгээрэй гэж зөвлөх байна. Яг тэр зүйлийг залхуураад хийгээгүй хүнийг харахаар тэр хүн аль хэзээ амар илүүдэлчтэй болсон тийм залхуу хүн байдаг. Тэгэхээр та бас битгий тийм байгаарай. За ингээд алхах бас одоо энэ тааз болон яг энэ арцгийн хэсэгт бол маш сайн гэдгийг бас эмч нарын ярианаас их олон удаа сонсч ирсэн. Тэгэхээр болж игэл бас өдөрт дор хаяж нэг 10 цаг 10 биш үү юу 10 цаг вэ 1 цаг дор хаяж алхаарай. За ингээд яг жингээ илүүдэл жингээ хасах бас бие гой галбиржуулахын тулд үр дүнтэй одоо аргуудын би өөрөө хэрэгжүүлээд их гой үр дүнтэй санагдсан 2 аргыг хэлж өгөөд тэгээд бичлэгээ өндөрлөе. За нэгдүгээрт нь болохоор найзтайгаа уралдах. Тэгэхээр энэ маань хамгийн сайн найзтайгаа яриад тэгээд тухайн найзтайгаа хоёлаа за окей яг нэг тантай нэг одоо ойролцоо жинтэй байгаа ойролцоо өндөртэй ч юм уу тэгээ бас яг адилхан жингээ хасах хүсэлтэй байгаа нэг найзаагаа сонгоод ингээд хүссэн зүйлийг нь авч өгөхөр ч юм уу тэгэхээр сүүлд болохоор би бас яг найзтайгаа тэгж уралдсан хоёлаа болохоор за окей хоёлаа төрүүлсэндээ хүссэн одоо спорт пүүзийг нь авч өгьгээд тэгэхээр чи ингээд нэг 200 300 долларын гоё пүүз найзаасаа бэлгэнд авахын тулд маш одоо өөрийгөө дайчилж ингэж уралдаандаа ороод аль нь одоо маш эрчимтэйгээр маш сайн жингээ хассан. Тэгэхээр хин хиндээ юм авч өгөхөргүй тийм гоё болж хоёлаа биеийн галбирыг эргээгээд маш гоё болгосон. Тэгэхээр энэ их үр дүнтэй. За бас эсвэл өөртөө маш том зорилго тавь. Бүр магадгүй та яг одоо илүүдэл чинь тань бүр 2 нугарцсан илүү жинтэй ч ойж болно миний өмнөх тархан байсан шиг те хэрвээ тийм болвол шууд өөртөө том зорилго тавиад Азийн юм уу гадаадын юм уу засвал бүр болийн Монгол дотор ч маш олон гоё тэмцээн болж байгаа ямар гоё мундаг гоё бие хөгжүүлсэн эмэгтэйчүүд байгаа лээ те тэгэхээр яг том тэмцээнд орохоор шууд зоригшуулуудад бүртгүүлээл түүнийхээ төлөө хүчээ үз. Тэгэх юм бол та нэг хүн ямар нэг зүйл зориг тавьсан байгаа үедээ ингээд хичнээн шантармаар уйлмаар олон гарсан ч гэсэн түүнийхээ ард нь гардаг. Тийм учраас бас маш гоё үр дүн одоо үгээр хэлхийн аргагүй магадгүй таны төсөөлөгөө тийм сайхан үр дүн гарахыг хэлж мэдэхгүй. Тийм учраас хизээч битгий бууж өгөөрэй ингээд өөртөө зориг тавиад түүндээ үнэнч тууштай байгаараа залгаж байна. За ингээ октодтой амжилт төсөй эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя.